Герман, Ирланд зэрэг Европт пивний лаз, сундааны савны ширхэг бүрийг 25 центээр тушаадаг. Та дөрвөн ширхэг ундааны сав тушаагаад 1 еврогоор сүү, помидор, талах авч болно. Эсвэл зарим пив 50 цент, эсвэл гайгүй зарим нь 1 евро гэдэг болохоор эргүүлээд пивч авч болно. Эсвэл лазад тушаагаад 2 еврогоор цэцэгч авч болно. Би ингээд ус уулаа. Эсвэл нэг пив, лазтай пив уулаа. За пивний лазыг эсвэл усны савыг хаасайгүй одоо recycle буюу одоо дахин боловсруулдаг тийм машин байгаа. Монгол нөгөө шил ам шиг шүү дээ. Одоо хаасайгүй байгаа байхгүй автомат. За тийшээ би тэр ундааны лазыг ч юм уу одоо пластик савыг хийлээ 25 цент. Тийм. Би дөрвөн ундааны сав тушаахад 1 евро буюу 4,000 төгрөг шууд авна. Тэгээд 1 кг помидор 4,000 буюу одоо евро. Тэгэхээр чи эдийн засаг нэг дундлагүй яриах юм бэ те. Recycle буюу юм байгаль дийлдэ байгалыг хайрладаг энд ийм их мөнгө хөрөнгө оруулдаг. Зүгээр нэг хогийн төлөө ийм их мөнгө өгч шít. Дөрвөн ундааны сав төлөө бүхэлд 1 евро өгч шít. Тэгэхээр энэ явж байгаа байхгүй байгалаа хамгаалах. Тэгэхээр moral economy бол хэрвээ моралгүй экономи хуулийн үргэлж улам бүр цагуурын өөрчлөлт те уур амьсгалын өөрчлөлт дэлхийс өрөх энэ бүхэн явж байгаа.